За газрын онгоц подкастт маань тавтай морил сонсож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр энэ миний 2 дугаар дугаар байна. Эхний дугаараар би багштай оролцож ярилцаж хэд хэдэн асуулт асуусан. Энэ удаагийн 2 дахь дугаараар би яг өөрийнхөө тухай товчхон танилцуулаад өөрийнхөө түүхээс ярьж өгье гэж бодлоо. Энэ подкаст маань ер нь бол хин нэгний нэр ерөөсөө гарахгүй хин ярьж яах гэдэг нь ямар ч ач холбогдолтой гэхээс илүүгээр юу ярьж яах гэдэгт нь ач холбогдол өгөөсэй гэж бодож байгаа болохоор ямар нэгэн хүний нэр болон газар хувийн мэдээлэл огт дурсахгүй. За миний хувьд болохоор багшийг өмнө огт таньдгүй байсан. Хүмүүс намайг хоёр өмнө найзууд байсан үнэ тэр гэж асуудаг. Тэгтээ огт таньдгүй байсан. Яаж танилцсан тухайгаа энэ үргэлжлүүлээд ярьж өгье. Подкастны маань хувьд болохоор газрын онгоц гэж нэрлсэн байгаа. Ягаад тэгэхээр би болохоор Канада улсад тракны жолооч буюу ачааны машин барьдаг. Тэгээд трак бариад ажилдаа гарахдаа би нэг дотроо болохоор хөлөө онгоцон цуугаад аялалдаа явлаа гэж бодоо явдаг. Бүх зүйлийг эргээр гоёор харах би дуртай. Ер нь бол төсөөллөөр амьдардаг хүн дээ. Тийм болохоор энэ нэрийг өгсөн. Тэгээд дээрэс нь энэ онгоц газрын онгоцон дотор маань ер нь далд хомсор, далд ертөнц сонирхдаг хүмүүс хөвчлэн орох болохоор нэлээд агарын яригдах байх гэдэг үгдээс бас онгоц гэж нэрийг оруулж ирсэн байгаа. За тэгээ үргэлжлүүлээд миний багшийг анх хаанаас яаж мэдээд яагаад энэ группт community-д орох болсон шалтгааныг сонсъё. Би чинь анх ер нь гадаад гараад Австралид очиод 10 жил өмнө хаа. Тэгээл ер нь хайлтганаасаа гараад ер нь жоохон өөрөөр сэтгэж жоохон арай өөрөөр хардаг болсон л та. Тэгээд ер нь хайр гариг маргайгуу судлаад явж байгаад тэгээд далд ертөнц зүгээр сүнслэг оршихоо судлаад тэгээд бөө мөргөө сонсоод зөв тав подкастаас айгүй их юм сураад ер нь миний нүдийг бас нэлээд нээсэн. Тэгээ өшөө цаашаа олон судалж явж байгаад тэгээд сонирхдаг байсан. Тэгээ хажуугаар нь австралч ерөөсөө яасан бас хоёр эрэгтэй тутмын нэг нь сахалтай, бүр амар гой сахалтай, эрэгтэй ч гэдэг. Тэгээд сахлаа амар гоё арчилдаг. Тэгээд гоё биетэй, өглөө болгон гүйдэг амар healthy fit хүмүүс. Тэгээд дээрэс нь Австралийн 3 эрэгтэй тутмын 2 нь бараг шивэстэй байдаг байхгүй бараг ойлцонд. Имч байсан, тагтай байсан ч ямар ч хамаагүй бүр хуульч мэлч бүх хүмүүс гоё шивэстэй байдаг. Амар гоё. Калч ялангуяа миний байсан хотод Мельбурн хотод шивэсний калчер амар хөгжсөн байна. Тэгэл найз нь бодож байгаа л за би ерөөсөө гоё шивэстэй бол юм одоо гэж бодож байсан байхгүй. Ямар шивэс хэлэх вэ гэж бодож байгаа нөгөө нэг арга билгийг нөгөө сонгоод гоё юм байна да гэж боддог байсан байхгүй. Хар дээр цагаан байдаг. Тэгээ ямар ч цагаан хүний дотор хар бодол байдаг гэдэг утгаараа. Тэгээ бодож исэн чинь судлаад үзчихсэн. Арга билэг чинь нөгөө Мин Ян гэдэг хятад гаралтай юм байна л да. Айгу угааруулна. Тэгээ би бодсон байхгүй. За тэгвэл хятад юм байна. Тэгвэл Монголын яг үндэсний яг тийм философийн тэмдэг бэлэг тэмдэг юу ингэ судлаад байсан чинь. Ерөөсөө монголчууд ингээд юм чи ингээ хоёр хар цагаан гэсэн хоёр талтай гэдэг байгаа шүү дээ. Тэнгуут чи Монголыг болохоор ингээд 3 талтай болж байгаа байхгүй юу? Хар дотор ингээд цагаанч байна. Тэнгуутаа цагаан дотор харч байна. Тэнгуут дээрээс нь бас хаарл гэдээ бас байгаа байхгүй юу? 3 талтай дундаж гэж байна те. Заавал ингээд сайн хүн байж байгаа дотроо хаар биш. Заавал муу хүн байж байгаа дотроо цагаан биш. Дундаж хүмүүс гэж бас байд юм байна. Тэгээд ер нь 3 таг бэлэгдсэн юм байна. Тэр ч утгаараа ертөнцийн 3 сайхан Монголын бас 3 гэж чандван 3 эрдэнэ гэдэг 3 таг айгу бэлэгдсэн юм байна л да. Тэгээ ер нь чандван манбан маягийн юу сонирхож байгаад тэгээд 3-ын тоотоо ер нь нэг шивэс мэс сонирхсан байхгүй юу. Заах ингээд 3 байсдаг юм гүйлээ. Тэгэл дөө яг 3-6 амар гоё тав байна. Бас айгу бэлэгдээ утгыг уншсан чинь амар гоё санагдал. За яг таах гоё болж байна. Би яг 3-6 гэсэн шивэс хийх хэрэгтэй байна гэж бодоод тэгээд яг гарынхаа яг энэ дээр ингээд шийдгээд яг газар мадраа сонгоод шивэсний газар сонгоцсон байсан. Тэгээд намайг яг шивэлэх яг сонгочоод түрээд иргээд тэгээд би судалж явж байгаа. За 3-6 гэж шийдгээд тэгээд ингээд гурвалжинтай тэгээд 3 болон дээр нь ингээд бас жоохон нууцлаг байх гээд Монгол бичгийн тоонууд байдаг шүү дээ. Тэд чинь бас гоё харагддаг юм чинь. Үндснийхээ юг оруулаад Монгол бичгийн тоогоор 3-6 гээд гурвалжингийн 3 тал бичсэн юм шивэс хийлгээгээд тэгээд бодсон байсан байхгүй юу?
Тэгсэн чинь амжихгүй байжгаад Австралиас Канадаас нүүцсэн. Уг нь Австралид хийл гэж бодож байсан. Тэгээ амжаагүй. Тэгээ Канадад ирсэн амьдарч байгаад нөгөөдхөө сэргээгээд за хааны гадар хийлэнтэйгээ бодоо явж ирсэн. Тэгсэн чинь багшийн рил гаж ирдэг байхгүй нэг өдөр. Тэгээ ямар рил? Яг юм 3 6 9 гэсэн нэртэй community нэгж байна. Энэ join нэг дээрээ гээд яг гоё булчинтай, яг гоё юм шивэстэй, яг миний бодож ирсэн юм сахалтай хүн гарч ирээд ярьсан байхгүй. Тэгэхээр энэ шаруулсал энэ хардаа миний яг болохыг ингэж яадаг төсөөлдөг тийм гадаад төрхтэй юм байна. Дээрээс нь бас яг миний боддог ярьдаг юм яг ярьдсан байх. 3 6 9-гээ бүр нэртэй юм. Ямар сони юм бэ гэдэг. Тэгээ за энэ шууд нэгдэх хэрэгтэй байна гэдэг. Гэхдээ би өмнө өсөө багшиг өс нэг ч удаа харж байгаагүй. Тэгээ бас жоохон гайхаад энэ одоо скам ч юм уу юу юм бол юу гинт хүн гараад ирээгүй. Юу групп нэх гээд байгаа ингээд төлөвтэй групп юу юм ингээд гайхаад жоо судлаа үзсэн байхгүй багш. Гэсэн чи YouTube дээр олон жил ингээд контент үндэд байдаг. Айгүй фолловер боловтой. Тийм яг бодтой хүн байгаа байхгүй юу? Тэгээ ярьсагаас юм сонсож айгүй гой санагдаад. Тэгээ за ямар ч скам биш юм байна. Сургалтанд орё гэдэг. Тэгээ шууд бүртгүүлээд 10 сард орж ирсэн. За миний 3-6 комитет яаж холбогдож байгаах орсон түүх яригдлаа. За тэгээд би одоогийн байдлаар бол би энэ комьюнитигийн админ гэдэг статустай явж байгаа. Хүмүүст заа зөвлөхт нь чадхмаараа туслаад дэмжиж багшийн ажлыг хөнгөлөөд тэгээ явж байгаа. Анх болохоор яг тэгээ сонирхож ороод хичээлүүдээ үзээд явсан. Тэгээд маш сонирхолтой байсан. Ер нь бол би чинь бол одоо маш олон жил өдий хүртэл ер нь бол сайхны хүртэл бол дандаа локкоор бодож сэтгэж тооцоолж тэгж явдаг хүн байлаа. Тэгээ явж исэн чинь 10 сард ер нь бол нэг 10 сард өгөхөөр миний төрсөн өдрийн өгөхөөр ч юм уу ерөөсөө нэг мөчлөгтэй жил болгоно нэг надад нэг тийм даун гэх юм уу нэг тийм жоохон сонирн мэдрэмж төрдөг байхгүй. Бүх юм болж байгаа юм шиг жоохон сэтгэл хангалуун биш юм шиг. Тэгээ яг тэр үе за өөрийгөө хөгжүүлээ нэ тэрэ гэж яваад яг 10 сард яг багш тэр комитетөө нээж таарад тэгээ анх орж ирсэн. Тэгээд анх орчоод тэгээ локкор явдаг байсан хүн чинь ингээд ийм ороод ирэхээр итгэхгүйтэй шууд бас өмнө нь л The Secret гэдэг кино үзчихсэн. Ер нь тиймэрхүү юмдыг сонирхдаг ч гэсэн яг ингээд manifest гэдэг юмны тухай бол яг өөрөө бие дээрээ хийж үзээгүй, үзэж байгаагүй. Яг утгаар нь бол хийж үзэж байгаагүй. Хичээл сууж үзэж байгаагүй. Manifest гэдэг үгийг ч бахаах мэддэггүй байсан. Гэтэ ерөөхдөө яг юу гэдгийг мэдээд байгаа ч гэсэн яаж хийдэг арга техник юм ярин байдгийг нь ерөөсөө мэдээгүй. Тэгээд итгэхгүй бас нэлээд хэсэг явсаа. Гэтэ хичээл үзээд яалтчгүй сонирхол төрсөн болохоор ер нь би яагаад өдий хүртэл ингэж явчаад локкер яваад яг сансандаа яг хүрч чадаагүй. Тийм болохоор би яагаад оролдоод үзэж болохгүй гэж хотлоо байсан ч гэсэн зүгээр л итгэл оролдол үзье те. Яах нь үзье гэж жоохон туршилт маягаар тэгж бодохгүй юу. Тэгээ хичээлээ үзээ байжлаа. Тэгсэн чинь нэг өдөр манай хичээл дээр нэг ихч Австралид байдаг ихч өөрийнхөө түүхийг ярьсан л та. Ууз студент эдэр хийдэг. Тийм бизнес эхлүүлж байгаа гэд. Тэгээд яаж аваад гэрээ хийсэн мэсэн түүхээ ер нь ярьж өгсөн. Өмнөх хичээлүүдээ үзсэн бол сонсч санаж байгаа. Тэрийг би яг сонсчоод тэгээд тухайн үед би яг өөрөө ажил хийжсэн байхгүй юу. Ажил хайгаад яг тракны жолооч ажилд орох гээд бүр үнэлгээ авцсан. Үнэлгээ авах гэж бас төлбөр мөнгөний хувь цаг хугацааны хувьд бараг жилийн ажил зарцуулж байгаа байхгүй юу. Тэгэж авсан хэрнээ тэгээ миний бодлохоор тодорхой хэмжээний хилтэй тэгээд Канада, Австралид жижиг трак барьж байсан туршлагатай тийм байсан хэрнээ ер нь Канада тракны жолоочийн ажил орж чадахгүй байсан л та. Ер нь тийм эрэлттэй ажил юм уу гэхээр ер нь хүн тракны жолоочны ажил ер нь жолооч цөөхтэй гэж яриад байгаа. Тэгсэн хэрнээ яг төгсөөд гарах гэхээр ажил олдохгүй. Туршлахгүй шинэ хүн авахгүй гэдэг. Тэгээ би чинь нэг төгснөөсөө хойш 2 сар тасралтгүй ажил хийж байгаа. Өдөр болгон CV-гөө явуулаад зарим газрууд байгууллагатай очиж уулзаал өөрийгөө танилцуулаад годомжин зүгээр явж байгаа тракны жолооч дээр хүртэл очиод яриад ажиллаж байгаа ингээл. Тэгээ 2 сар болоод нэг өлегтэй үр дүн байдгүй. Тэгээ явж байгаад яг тэр их чинь тэр Австралид болсон үйл явдлыг сонсоод
ер нь нэрээ хийгээд үзье гэж бодоод. Тэгээ нэг зарын дагуу нэг газартай холбогдсон байсан. Тэгээ тэр газрынхаа судалгааг нь хийгээд надад хаяг маяг өгөв л дээ. Google Map-аас хайж агаад тэр газараа очиж үзье гэж бодоод. Тэгээд гарлаа гэсэн чинь манай ихнэр хүүхдээ хайчиж байгаа гэсэн чинь цуг гараа нэг тим хийгээд ирэх гэж нэгсэн чинь өө за бид цуг авъя гэх. Тэг бүгд ажиллаг байсан. За тэгээ гэр бүлээр очиод. Тэгээд тэр газрынхан гадаа нь очсон чинь ер нь хөнгөө шахан байсан л та. Тэгээд би яг дотроо төсөөсөн байхгүй. Яг нэг тракийг нэг онцолж хараад за ажилд ороод яг тэр тракийг бариад ажил хийгээд ингээд замд явж юм даа гэд. Төсөөлөд жоо манифест хийвэ. Тэр ихч болохоор тэр Австралид дээгч болохоор яг өөрийнхөө ингээд бүтээгдэхүүнийг тэр дэлгүүрийн ингээд лангуун дээр тавьж ийн гэдэг өдөр болгон өөртөө яриа төсөөлөд тэгдэг байсан гэсэн хэрэг. Яг тэрнийхэн дагуу яг л хичээлтэйгээ уялдуулаад тэгэл өөрийнхөө ойлгосноор тэгэл төсөөлөл баахан манифест хийгээл. Тэгээд бас тэр газрынхаа хаягийг утсан дээр манай ажлын хаяг гэж тэмдэглээд нөгөө тэр газрын эзнийх нь дугаарыг нь бас манай ажлын газрын тэргээд нэрийг нь тэмдэглээд яг л тэр ажилд орсон юм шиг төсөөлөд өөртөө итгүүлээд тэгээд явсан л та. Тэгээд хэд хоногийн дараа 2-3 хоногийн дараа байлоо. Тэр газраас надлуу уцтаад чи маргааш хэд хоногийн дараа ярилцсан дэр чадах уу гэд. Өө тэглүү яах чадна гэд. Тэгээд ажиллахынхаа цагийг төвлөрчөөд бэлдэж байгаа. Тэгээд яг нөгөө хичээлд эрэгтэй хүнтэй хэрхэн танилцах вэ гэд хичээл байдаг. Тэрний дагуу яг нүдлөө нэгтэлж хараад инээсгэлээд гарын чанга атгаад нэрээ хэлээд ингээд танилцуулна гэл. Өөртөө дасгал хийгээл. Толны өөдөөс харж байгаа л баахан дасгал хийгээл. Төсөөлөл яг нөгөө хүнтэйгээ яг уулзж байгаа юм шигээр нөгөө хүнтэйгээ уцаар яасан ч гэсэн яг уулзж байгаагүй болохоор яг царайд үс юм мэдэхгүй ч гэсэн яг дотроо өөрөө төсөөлөлөө тийм хүн байгаа да. Би яг тэгэж ингэж танилцсан даа гэл. Төсөөлөл бүх юм аа. Яг өөртөө итгүүлэхээр. Тэгээ хэсэг бэлдэж байгаа л ажиллахын өдөр болоод нөгөө хүнтэйгээ очисон. Тэгэл уулзаал гар байсан. Гарын чанга барьсан чинь миний төсөөснөөс бол нэлээд том гартай хүн байсан. Тэгээд яг төсөөсөн шиг чанга атгаж чадаагүй ч гэсэн ерөөхдөө яг миний төсөөлснөөр болоод байсан л та бусдаа л. Тэгээ ажиллахын эцэстээ болж чинь маргаашнаас дадлага гарч чадах уу гэдгсэн. Тэгэхээр нөө тэгээ yes гэл. Тэгэл маргааш нэг хүнтэй дадлага гараад явж байгаа. Тэгээ гэртээ яриад бодож байгаа. Би ингээд манифест хийгээд ингээд ажилд орчих юм бата. Ингээд болчих байсан юм бата гэл. Би ч одоо 2 сар хайгаад олдоо гэжтэй ингээд гайхаж байгаа. Тэгсээр нэ итгэж өгөхгүй. Бас угаасаач би энэ хүний дугаар муугаараа ч өмнө авцсан байсан, холбогдсон байсан. Зүгээр цаг хугацааг тэгээ таарчлаа та гэл бодож байгаа. Тэгээ ажлаа яг хоног явж байгаад нэг газрын гадаа ингээд зогссон чинь зогссон. Тэгээ зогсоод яг майл байдаг шүү дээ. Трак нэг километрийн заалт. Тэрийг харсан чинь ингээд 369 гэсэн тоонууд ингээд дандаа дараалцсан. Тэгээ фүүх ямар сони юм бэ гэл тухайд яг сэрэн болоод тэгээд л өнгөрсөн. Тэгсэн чинь хэд хоногийн дараа дахин ажиллаа явжсэн чинь нэг газрын хаяг өгөөд тэгээд тэр хаягн дээр яваацсан чинь арай 369 тим стрит гэдэг годомшийнхаа нэр тэр хаягийн яг тим нэртэй байдیں۔ Тэгээл ваа ямар сони юм бэ гэл гайхаал. Тэгээ дахиад болоо итгэж өгөхгүй л яваад байгаа шүү дээ. Дэргэлцээл. Тэгсэн чинь яг хэд хоногийн дараа дахиад нэг газар явж байгаа зогссон чинь яг 693 гэсэн тоонууд миний майл дээр яг зөвхөн тийм тоонууд ингээ гарцсан. Тийм болцсон байд яг харсан чинь. Тэгээл яг тэр үед миний хамаг шар уссаал. Йоо энэ яг зүгээр нэг юм тохиолдлын зүйл биш вэ? Надад ямар нэг юм тохиолдоод байна гэл. Тэгээл яг итгэж эхэлсэн. Тэр мөчөөс хойш ирэн тэгээл яг гүнзгий итгэж эхэлсэн л дээ. Ямар нэгэн талдын үүч надад үйлчлээд байна. Талтлын хууль гэж яг байдаг юм байна, ингэж ажилт юм байна гэдгийг яг тэр үед мэдэрсэн. Тэгээд тэр өдрөөс хойш юм бол ийм зүйл байдагт улам итгэлтэй болоод хичээлүүдээ үзээд өөрөөр манифестод хийгээд явсан. Тэгээд өшөө олон хүмүүст бас иргэд орныхоо хүмүүсийг ийм зүйл байдгийг мэдж аваасаа амьдралтаа хэрэгжүүлээсэ гэж бодож
олон хүнд зааж туслахыг боддог. Тэгээ бүр тэрээс үлдэг бүр яг зорилго ажил болгоод багштай санал тавиад админаар ингээ орё гэд. Тэгээд яг багштайгаа одоо тэгээд хамтраад комедигаа хөгжүүлээд өдөө хүртэл явж байна. Цаашдаа төлөвсөн маш олон гоё зүйлс байгаа. Тэдрийг нь бүгдийг төлөвлөөд илүү олон хүнд, илүү олон боломжуудыг олгоод тэгээ явнаа гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ зөвхөн бас манифест талд ертөнцөөс гадна маш олон төрлийн зүйлсээр хүмүүсийг хөгжүүлье гэдэг дээр ажиллаад явж байгаа. Тэгээд ерөнхийдөө хүмүүс асуудаг л та ийм ичидийн даалтын ингээл бэлждэг юм гэж юу байд ингээл хүмүүс ер нь итгэдэггүй л харахгүй л дээ угаасаа. Итгэх угаасаа хэцүү ихэндээ. Өөртөө тохиолдолд итгэдэггүй угаасаа. Тэгээ ерөнхийдөө яаж ажиллаад байна гэж асуугаад байдаг. Яаж гэдэг дээр ерөнхийдөө ач холбогдол битээ өг гэж байгаа. Гэтэ би яг тайлбарлах гад жоохон үзэл та. Тэгэхээр ерөнхийдөө өөрчлөн дээрээ нэг чи нэг гоё биетэй болох гээд би юм гойлагч байд юм. Эрэгтэй хүн болцоо би юм гоё булчинтай, би гоё биетэй, би эрүүл биетэй гэл манифест хийлээ гэж бодоход ч одоо өглөө болгон тэгээд хэлнэ, тэгээд төсөөлнө, нэг тийм юм шиг ингээл байдалтай амьдрна. Тэгэл хүмүүс хэлж ч өглөө болгон тэгж хэллээ гэл чи тийм булчин чинь ингээл фүк гал ургаал тэгэл тийм гоё биетэй булчинтай болчихгүй шүү дээ гэж хүмүүс хэлнэ л тээ. Гэхдээ яг байнга тэгээд хэлээ төсөөлөд ахаар 70 тухамсар чинь яг чамаа жинхэнэс яг тийм гоё биетэй булчинтай юм байна гэж итгэж байгаа байхгүй юу. Тэнгуут чинь 70 тухамсар чинь яг чамааг өөрөө ирэхгүй хөтлөөд тэр зүйлээс нь бий болгож байгаа байхгүй. Чамааг угаасаа 70 тухамсар чинь чиний шийдвэр 95% гаргаж байгаа шүү дээ. Тэнгуут чи 5% ашиглаад тэр 95%-ийг хуурч боломжтой байхгүй. Тэнгуут эргүүлээ тэр 95% чинь чамааг одоо жишээ түрүүний жишээн дээр болохоор үнэхээр гоё биетэй юм чинь жим рүү явах хэвээр дасгал хийх хэвээр гэж чамааг угаасаа хүссэн хүсээгүй 70 тухамсар чи өдөртөө жим дээр авааччихна. Нэг үтгэд чи жим рүү байнга явдаг болсон байна. Нэг үтгэд байнга дасгал хийдэг болсон байна. Чиний амьдралын хэм маяг болсон. Дахиад нэг үтгэд чи яг түрүүний төсөөлж исэн нүдэндээ харж исэн шиг тийм булчинтай, гоё биетэй, эрүүл биетэй тийм хүн болсон байгаа байхгүй юу. Дээрээс нь даалт ертөнц татлалын хууль чамд дээрээс нь бэлэг бариад чи бүр хүснээсээ илүү гоё биетэй ч юм уу гоё зүйлсүүдийг биелүүлэх боломжтой болсон байт юм аа. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг энэ хүргээд дуусгая. Дараагийнхаа подкастаар өшөө олон сонирхолтой хүмүүсийг оруулж хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байна, ямар сонирхолтой түүх болж байна, хэр итгэл үнэмшил нь хэр байна, үнэхээр ажилтдаг юм уу үгүй байна уу гэдэг тухай ярилцъя. За өдрийг гайхалтай өнгөрүүлээрэй. Баярлалаа.